За сайн байцгаана уу. Шимжлэхээр ахин уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаагийнхаа дугаарыг та хэдэд маань маш их урам зориг өгсөн. Ямар нэгэн шин сэдлийг өгсөн ийм дугаар болох болов гэж бодож байна. Миний хувьд бол энэ дугаарыг бэлдэж явах явцтай бол өөртөө хийх хүслийг минь бадраасан нэг шин зүйлийг бол олж аваад энэ хүндээ би амлалт өгсөн байгаа. Тэгэхээр энэ хүн бол саяхан 3 дугаар сарын эхээр Токиод болсон Токио марафон 2026-д Монгол улсаас хурж ирж оролцсон хараагүй тамирчин юм аа. Тэгэхээр энэ марафонд дэлхийн маш олон орноос хүмүүс хурж ирж оролцдог. Тэгээ оролцохыг хүссэн хүн болгон бас энэ марафонд оролцоод байдаггүй. Бараг жил гарын өмнөөс ахуулаад бүртгэл инээдэрэ гэж яваад тэгээд эндээсээ суглагдаж сонгогдож ингээд ер нь бол ингээд жил болгон энэ марафонд хүссэн хүн болгон ордоггүй. Тэгэхээр энэ тамирчны хувьд ч гэсэндээ анх удаага Токиод хурж ирж гүйж байна. Токиогийн марафонд оролцож байна гэдэг чинь энэ 35 жилийн хугацаанд анх удаага Токиогийн марафонд оролцох эрхээ ингэж олж авч байгаа гэдгээрээ маш онцлогтой байсан. За тэгээд энэ хүний түүхийг сонсоод би бол ер нь бол хамгийн ихнийхээ марафонд оролцохоор шийдсэн. Тэгээд бэлтгэлээ хийж эхлэн гэж бодоод ерөнхийдөө бол миний амьдралд гүйлтийн спортын тамирчин болохгүй ч гэсэндээ өөрийнхөө амьдралын чанарыг дээшлүүлэх. Тэгээ өөрийгөө арай өөр өнцгөөс нь нээх, төвчээртэй болох энэ замаа эхлүүлэхийн тулд ер нь жоох юм гүйдэг хүн болъё гэж бодож байгаа. Тэгээ би бол ер нь өмнө нь бас жоохон гүйдэг байсан. Тэгээ гүйж явж байгаа сүултээ гүүхээ болоод оронд нь юм дасгал хөдөлгөөн воркаут энтер хийдэг болсон байхгүй. Тэгээ гүйлтийг бол хайцсан байсан. Тэгтээ дахиад эхлүүлье гэж бодож байгаа. Тэгэхээр надад ийм шин урам зориг өгсөн энэ тамирчин ахыхаа талаарх нийтлэлийг та хэдтэй энэ удаад уншиж сонирхуулъя гэж бодож байна. Энэ нийтлэл маань Игүүр цэгийн маань сайт дээр маань бүтэн ихээрээ бас гарсан байгаа. Хэрвээ сонсхийг хүсэхгүйгээр зүгээр ингээд уншичмаар байна гэж байгаа хүмүүс байх юм бол доорх линкээр ороод уншаарай гэж захих байна. За тэгээд би мэдээж нийтлэлээ уншиж байгаа учраас энэ удаагийнхаагаа жоохон зарим хэсгүүд дээр нь өөрийнхөө сэтгэлдлүүдийг жоохон нэмээд явъя гэж бодож байна. Тэгвэл мэдээж та дуртай юм хийнгээ, амрангаа энэ нийтлэлийг унших учраас аль болох илүү үг ашиглахгүй байхыг хичээнэ. За ингээд хэдүүлээ нийтлэлтэй орцгоё. Токио марафон 2026 хараагүй Монгол тамирчин. Токиогийн сэрүүн чихтэй хавраар бороо өдөржин уйлгах нь нэрмээс болох шиг санагдана. Удахгүй Токио марафон 2026 болно. Их хотын түн түжгэнсэн хоршоодоор Токио марафоны нэрийн бүтээгдэхүүнүүд алаглаж, олон орны тамирчид дэлхийн хамгийн том марафонуудын нэгт оролцохоор айлчилсан байх. Гэхдээ марафонтой өдөр ийм хүйтэн бороотой хавсарган салхитай байвал тунчиг хэцүү. Хүссэн хүн бүхэн нь ороод байдаггүй. Жил гарын өмнөөс сонгогдож, суглагдаж, оролцох эрхээ авдаг энэ марафонд Монголоос минь тамирчин ирэх гинэ гэж сурагдуулав. Тэгтээ бүр хараагүй тамирчин хөтчтэйгөө ирнэ. Бүр Монгол улсын гавьяад тамирчин төв дэлхийн авраг хүн гэн. Удалгүй тэр хүний талаар нийтлэл Японы сонин дээр гарсан нь чих дэлдэлгэв. Олон орны хөгжлийн бэрхшээлт иргэдэг төлөөлөн гүйж байгаа Монгол улсын тамирчин Лавжав гэж тэнд тов тодорхой бичсэн байх нь хурдхан түүнтэй уулзаж ярилцаж суух, түүний амьдралын түүхийг сонсгосон, уншигч ахаа тантай бас товчхон жадгава хуваалцсан гэх хүслийг минь бадраасан билээ. Ийм танд Япон улсаас доорх нийтлэлийг илгээе. Нэгдүгээр хэсэг гүйгээд л байсан 35 жил. Тамирчин болсон нь анхны марафоноос алтан медаль. Заал хавгаа минь наандаж 3 жил, цаандаж 5 жилийн дотор таг сохор болно шүү гэсэн эмчийн үгийг сонсоод уйлж гэртээ хэвцэн өдрүүд бол 1988 он.
хором хормоор бүдгэрсээр нэгэнт харанхуй нөмөрхөн тодорхой болсон миний тэр ертөнцөд харин нэг гэрэл гийхэн тэр Америкийн нэгдсэн улсад очиж марафонд гүгээд амжилт гаргавал хараа орох боломжтой юм байна. Хараа ороод байна гэсээр ирсэн найзынхаа тэрл үгэнд хөтлөгдөж тамирчны гараагаа эхлүүлж байж. Хараа орчих юмсан гэж найдаж эхлүүлсэн гүйлтийн спорт өнөөдөр намайг төв дэлхийн тамирчин болох, амьд явах, мөрөөдөлтэй амьдрах шалтгаан минь болжээ. Америкт л очиод гүүгээ төрүүлчихвэл хараа орчих юм байна гэж бодсон болохоор ах トゥ нараа мөнгө гэж шалж байсан цаг саяхан шиг санагдана. Энэ хевсээ зарчгаж болдоггүй мө хүн хараа орох гээд байхад гэж загинчхаад хуу хамаад аваад явсансан. Өөрөө ч 1991 оноос хойш 3 жил тасралтгүй бэлтгэл хийж хичээсэн. Нэг мэдхэд бүтэн марафоны замыг 3 цагийн дотор гүйдэг болчихсон байлаа. Харааны бэрхшээлтэй хүн шүү дээ. Тухайн үед Achilles International байгууллагын үүсгэн байгуулагч Dick Traum энэ хүн өөрөө ирж Монгол дахь салбарыг байгуулалцаж байсан түүхтэй. Энэ л байгууллага ах トゥ нарынхаа ачаар 1994 онд Нью-Йоркийн марафонд анх удаа оролцож 3 цаг 9 минутанд дуусхан хөгжлийн бэрхшээлтэй ангилалд төрүүлж байлаа. Хүссэн дөрөвгөө авсан хүн чинь дэлхийн 1-р цэргийн нүдний эмчэд үзүүлэх хэрэгэж авч чадна үсттэй. Харамсалтай нь дэлхийн шинжлэх ухаан таны нүдийг эмчилгээ гаргаагүй юм байна. Гэхэн тэр ахиад л хэсэг уйллаа. За хараа орохгүйгээс хойш гүүхээс өөр чадах юм алга. Чаддаг ямаараа амжилт гаргана гэж зорьсноос хойш амьдрал минь ахин нэг удаа шинээр эхэлсэн. Тэр өдрөөс хойш Achilles олон улсын байгууллагатайгаа 35 жил хамт явж байна. Би гүүгээд л байсан. Нэг мэдхэд тамирчин болж, нэг мэдхэд Азийн наадмын хошоо авраг, 3 мөнгөн медальтай, дэлхийн аваргын мөнгөн медальтай, Паралимпийн шагналт байруудад орчихсон явж байна. Энэ жил харин гүйж эхэлснээс хойш 35 жил дэлхийн шилдэг 6 марафоны тоог гүйцээж 6 оцтой тамирчин болох мөрөөдөл маань удахгүй биелнэ. Сая Токио марафонд оролцож 5 дахь одоо авсан. Ирэх 4-р сард Лондонд гүйснээр мөрөөдөл маань биелэх нь. Мөн ч сайхан да. Үрд мөнхөл хараатайгаа байх юм шиг санаж явсан залуу халуун насанд ийм гэгэлгэн зориг мөрөөдөлтэй болсон байна гэж хэрхэн санах вүлээ. Утах хэсэг тахир дутуу хүм гүйн гинэ. 1994 онд Америкийн нэгдсэн улсад гүйж ирээд шууд Азийн 6 дугаар тоглолтод 5,000 метрт гүйж мөнгөн медаль хүртснээр 1996 оны Атлантын Олимпиадыг олж авлаа. Бай тарваны Олимпийн аварга Баатар Жав бид хоёр л тэр үедээ ирэх авсан юм шүү дээ. Тэр үед бидний гаргасан амжилтыг хүн мэдэх нь бүхэл тахир дутуучууд л гэдэг байлаа шүү дээ. Баатар Жав нумаа өрөөд л намаа хөтлөөж авна. Сохор доглон 2 гин. Сохор доглон 2 тэр жил Олимпиад оролцох том зорилготой бэлтгэлээ хийж байтал Монгол улс Паралимпиада татварыг төлөөгүй байна гэд хасчихдаг юм байна. Хүний амьдрал гэдэг ийм л юм. $400 төлөөгөөс болоод цэл залуу бэлтгэл нь хансан 2 тамирчин хасагдчихлаа. 1996 онд би физиологийн хувьд галзуу 35 настай явлаа шүү дээ. Тэгэхэд л орчихсон бол гэж бодогдох нь бишгүй. Гэхдээ бидний хин нь зориг мөрөөдлөө орхиогүй. Аль нь төв дэлхийн тамирчид болж тээ. Түүний дараагаар Хятадын засгийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан нэг том дарга Монголын 15 тамирчин өөрийн зардлаар Бангкок авч явж Азийн тоглолтод оруулдаг юм байна. Бид эндээс нэг алт 2 мөнгөн медаль шүүрлээ. Гэтэл Монгол улс шагналын чинь 50% авна гэж хөөцөлдөөд өгөх ёстой юм бол би Хятадд өгнө. Миний зардал мөнгнөөс нэг ч төгрөг төлөөгүй ээжж 10 сая төгрөгнөөс 5 саяыг нь авна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэж
муудалцахгүй явах үлээ. Хил ам хийснэх. За тэгвэл нэг алтан медалийн чинь 4 саяыг тэр чигээр нь чамд өгье. 2 мөнгөн медалийн чинь харин тал мөнгийг нь авна. Ингээд зүтгээд аргагүй дээд 7 сая төгрөгтөө үлдсэн. Тухайн үедээ гаднаа хэрэлдэж муудалцаж байсан боловч дотроо бол за ямар ч байсан надад мөнгө өгсөн ямаа та гэж бушуухан өгснийг нь авсан шүү. Гэж нийтлэлиймэн Баатар инэв. 1999 он гэхэд 7 сая төгрөг гэдэг их мөнгө учраас саятан тамирчин гэж хүртэл хэлэгддэг байлаа шүү дээ. Монгол улс бүх морин спортоо дэмждэг ч гэсэндээ гүйлт гэх мэт ард иргэдийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй ийм спортоо тоодоггүй. Анх олимпиад явахаар болоод дэмжлэг хайж 30 гаруй газраар ороход тахир дутуу хөнгүүнэ гэд хаалгаадаггүй. 2 даргал халааснасаа 10,000 төгрөг гаргаж өгч байсан санагдана. Сая Токио руу ч гэсэндээ эрэхтэй ялгаагүй хандаг гуугаад хинч өгсөнгүй. Ахиллес маань л дэмжлээ. Тэмцээн уралдаанд оролцохын тулд заримдаа 780,000 төгрөгийн тэтгэврээ жилээр нь авч ижил зардалтаа нэмэрлэх болт юм шүү дээ. Ийм үед эргэн тойрныхон ойр дотны хүмүүс хүртэл гадаадын марафонд очиж гүйлээгээд танд ер нь яг ямар ашигтай юм бэ? Тэр 6 одыг аваад танд ер нь ямар хэрэгтэй юм бэ гэдэг. Үгүй би чинь зоригтой амьдрал та. Мөрөөдөлтэй амьдрал та гэж тэдэнд хариулдаг. Мөрөөдлөх бол би чинь өгчгөн шүү дээ. Удаа хэсэг мотоциклийн сигнал сонсож гүйснэн. Хараагүй тамирчинд хөтөч нин чухал. За лавгаахаа 2 км гүгээд өгсөөрөн шүү. 20 м гүгээд тэнд саад харагдаж байна. Одоо ингэсгээд баруун эргий, зүүн эргэн гэд нүд минь болно. Би тэдний хэлснийг бодож тооцоод хүчээ хуваарлана. Хөтчтэйгээ нэг хүн шиг гүйж байж амжилт гаргана. Хоорондоо гараараа холбогдоод уяатаа явж байгаа болохоор хөл гар нийлэхгүй таталтаад байх юм бол 42 км замд ядралт их, анхаарал сарниж, төвлөрөл багасгах нь тодорхой. Тэр жил 2002 он. Солонгост болсон Азийн наадамд Монгол улс санхүү мөнгө хэцүү учраас надад хөтөж өгөөгүй. Өөрийнхөө зардлыг ломбард ажилладаг дүүдээр очиж хуу гамжиж бүрдүүлж босглоо. "Ой ахаа та яаж буцааж өгөх юм бэ?" Гэхдээ медаль авч өрөөдөлнө гэд өөртөө ихтгэлтэй явж байлаа шүү. Гүм их зоригоо. Очоод юун дөрөнд хөтчил хайн шүү дээ. Солонгосын 4 хүүхэд 10 км замаар үн тохирч хөтлөж гүөхөр тохирлоо. Гэтэл өглөө гараад иртэл өнөөдөр байдаггүй. Одоо яадаг вүлээ? Хамгаа бараад ирсэн байдаг. Хөтөж байхгүй. Хөтөжгүй бол бид чинь гүйж чадахгүй. Тэгтэл тэнгэр ивэн гихчээр Есүсийн сүмийн хідэн сайн дурын ажилчдад таардаг юм. Тэд Монголд үйл ажиллагаа явуулж байсан болохоор монголоор ярьж мэддэг юм байна. Нөхөр нь ирээд "Та мотоциклийн дугаар явж чадах уу гэж байна шүү." Хоёулаа тэр доороо цэнгэлхийн гадна гарахаар завдцгаалаа. Өнөө нөхөр мотоциклоо үе дуургаад л би тэр дууг нь сонсоод л гүйлээ. "Чадхаар байна уу?" Гэхдээ чадна гэдэл гараанд гараад давхичихлаа шүү. Урд талд Япон, Хятад, Солонгосын тамирчид 10 км араас нь сонор цэсгийж гүгээд "За одоо ер нь эднэрийг дагаж гүгээд ер нь яа тийм" гэд урагшаага хаглаад л гараад ирлээ. Юу ч л болог. Тэгтэл хажууханд өнөө мотоцикл яг орж ирж байгаа нь сонсогдоод л сигналаа дуургаад л эхэлсэн шүү. Ингээд үлдсэн 32 км замд мотоциклийн дуу сонсч гүйсэндээ хэцүү юм билээ. Одоо баруун эргэж байгаа юм болов, чигээрээ явж байгаа юм болов, зүүн эргэж байгаа юм болов гэд сайн жагнахын зэрэгцээ хурд хэмнэлээ алдахгүй байх ёстой. Нэг гүйж явтал мотоциклийн дуу холдоол нилээн эргээд явчих шиг болсон. Тэгтэл замаасаа илүү гараад хажуу тийшээ гүйж явсан байна лээ. Ашгүй зам дагуу хөгжөөн дэмжиж зогссон хүмүүс буцааж зам руу минь орсон. Тэгж гүйсээр яваад төрүүлж Азийн наадмын хошоо аврагуулж байсан түүхээ шүү. Хөтөч хүн гэдэг ийм л чухал.
Удаах хэсэг, олимп, бас дахин олимп. Монгол улсын гавьяа тамирчин Лавгжав энэ хугацаанд 4 удаа олимпийн эрхээ авч байжээ. 1996 оны Атлантын олимпиад Монгол улс татвараа төлөг үгээс оролцож чадаагүйг уншигч та хэдийнэ мэддэг болсон баг. Харин 2000 оны Сидней олимпиад 8 дугаар байр, 2004 оны Афины олимпиад шагналт 6 дугаар байр, 2012 оны Лондонгийн олимпиад харин эрүүл мэндийн байдлаас олж оролцож чадаагүй байх юм. 2004 оны Афины олимпийн зам нь энэ 35 жилд үтсэн хамгийн бэрх зам нь байсан гэж тэр энэ түүхийг эхлүүллээ. Сиднейн Паралимпиад Баатаржав бид хоёр л алхаж явж байлаа. Би тугаа арчихсан Баатаржав хажууд. Дараагаар нь асар хүнд зам гэвэл би Афины олимпиг ярина. Гарааны 0-ээс 30 км хүртэл 250 м өгсдөг тийм хүнд зам. 250 м өгсөн гэхээр миний хувьд болохоор юу гэж ойлгосон гэхээр 250 м ингээд нэг өгсөр зам байна гэж ойлгосон байхгүй юу. Тэгтэл үгүй, энэ 30 км-ийн одоо замын хугацаанд одоо энэ газрын 0 төвшнгөөс дээшig 250 м өндөрлөө өксөж гүн гэж та хэд боддоо. Энэ хэсгийг би энэ та эзтэй нэмэлтээр бас тодруулж өгье гэж бодсон. За ингээд нийтлэлээ өргөжлүүлье. Тэрнээс хүнд зам насандаа үзээгүй. Тэгэхэд 18 тамирчнаас шагналт 6 дугаар байранд орсон доо. Афины тэр замаар эрт үед элч цэргүүд нь бууга үүрээд мэдээгээ хүргэхээр гүйдэг байсан төвхтэй гин. Яаж ч зүдэрч байсан. Гэхдээ цэргүүд буу үүрээд гүйж явсан бол пүүз шорттой бид нар яршиг л байна гэж бодоод өгсөж явсаар бараанд орсон. Паралимпийн тамирчдыг тэмцээнд оролцохын өмнө эмчийн маш нарийн үзэлгээр энэ хүн үнэхээр хараагүй юу эсвэл харж байгаа мөртлөө хараагүй болж жүжиглээд байна уу гэдгийг тогтоодог. Мөчний тайралтаа шууд л харагдан шүү дээ. Гэтэл хараа гэдэг мэдэгддэггүй. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн ангилал T11, 12, 13 гэж байдаг байснаа одоо зөвхөн T11, 12 л гэж байдаг болсон байна. Эмч нарын шалгалтаас гадна тамирчдад мэдэгдэхгүйгээр маш олон хүн эргэн тойронд нь энгийн хүмүүс шигээр өдөр тутамд хамт байж хяналт тавьдаг. Афины олимпиас медаль авч буугаад эмчийн магадлангаар худлаалсан баригдаж медалаа хураалгаж байсан хүн ч гэсэн байдаг. Миний нүд хүртэл харахад тун эргэлзээтэй шүү дээ. Дээр үед намайг кондукторууд автобусанд явахаар "Үгүй, харахад зүгээр л юм байна. Сохор олж үжиглээд муу яриагаа да" гэдэг байж лээ. Гэт нийтлэлийн маань гол төр энэ айлаа. Миний нүд гаднаас нь харахад зүгээр боловч харах төв нь ажиллахгүй болчихсон. Нүдний харах төв рүү дамжуулдаг судас нь гэмтэл аваад яаж ч дамжуулаад хүлээж авахаа болчихсон гэсэн. Тэгэхээр толгойг нь хувааж агаад л имчилгээ хийж болох гээд байдаг. Гэтэл толгойг нь хувааж болохгүй байгаад байдаг. Тэгэхээр л дэлхийн шинжлэх ухаан таны нүдийг одоохондоо амжилж чадахгүй нэ гэдг нь тэр байгаа юм. 2012 оны Лондонгийн олимпиад харин зүрх өвдсөн. Гүйж болохгүй гэсэн. Эмч нар чамаа гүйлэхгүй, амнасыг чинь бид нар хариуцж байна гэд хориглосон. Нэгэнт эрхийг нь авчихсан олимпиад оролцож чадахгүй болсон учраас за та ингээд зодог тайлын яршиг болий гэж бодсон боловч бие өвдөөд даралт ихсэд болдоггүй юм билэ. Буцаад гүүгээ дасгалаа хийгээд эхлэнгүүт эрүүл мэнд докторжоод ахиж гүүхээ зогсоогоогүй. Ингэж гүсээр өнөөдрийг хүрсэн байна. Удаах хэсэг. Таг сохрно гэсэн эмчтэйгээ 20 жилийн дараа. Лондонгийн олимпиад чамаа гүйлгэхгүй, үгүй наа зүрх чинь дийлэхгүй гэж хэлсэн эмч нар одоо таарахаараа "Өө, лавга гүйжлээ нөө. За гүүгээд бай" гэдэг юм. Нэгэнт гүүгээд сурчсан, амьдралын хөвшил олчихсан учраас гүүхээс өөр арга байхгүй. 1988 онд анх группт орж байхад манай нүдний эмч мөн л "За лавга наандаж 3 жил, цаандаж 5 жилийн дотор таг сохор болдог шүү" гэсэн. Гэтэл одоо 38 жил болоход өдөр шөнөө ялгана. Царайг нь харахгүй ч гэсэн урд хүн сууж байгаа дүрсээр нь гадарлана. Бүрнээ эмчийг гавьяат болоод 20 гаруй жилийн дараа бид хоёр ахиж нэг удаа уулзсан юм байна. "Гэхдээ лавга чи яагаад ингэ ширээ торж яваад байна?" гэсэн. "Спортоор хичээлээд байхаар сохордоггүй юм байна шүү дээ" гэж хариулж бөөн инээдэн болж байлаа.
Хүн чинь харааны бэрхшээлтэй болохоор хөдөлгөөнөө улам хаагаад энийг ч очоод мөрөгчих юм болов, тийшээ ч очоод унчих юм болов гэсээр биеэ хураагаад хөдөлгөөнгүй болдог. Түүнийхээ хэмжээгээр цусны эргэлт нь багассаар хараагаа бүрэн алддаг байж мэднэ. Би бол хөдөлгөөнөө хорих биш, эсрэгээрээ өдөр тутамд 10 км орчимгүй. Дасгал хийгээд байхаар цусны эргэлт хүчтэй, тэгээд л хатангар үсээд дохиод амжуулахаа болсон сувг нь арайч бүр хатчихгүй. Ядчил тэр хിവэрэ тийчээгдээд байгаа юм болоо даа гэж боддог. Чамтай адилхан онцтой хүн 5 жилийн дотор л таг болд юм да. Ямар сони юм бэ гэж эмч маань хэлтгсэн. Спортын л ач шүү дээ. Хоёрдугаар хэсэг. Насаараа сохор байсан гэж бодоо юу? Хэвийн хараатай багнаас цэл залуунаас. Бага насныхаа баггүй өдрүүдийг хөдөөгийн хөх улсынхаа донд өнгөрөөжтэй. Улаанбаатар хотод төрсөн ч өвөр хангаан Баян өндрийн хүүхэд гин. Аавын нутаг, миний нутаг да. Сурагч нас, бага нас, өсвөр нас, томоогүй нас. Бусад хүүхдүүдийн адил гүйж харайсан, ирээдүйг үл таамаглах цайлган цаг хугацаа. Сургуулаа төгсөөд 1979 онд Ховдын аримд 3 жилийн хугацаат зэрэг татагдж байлаа. Одоо хараагүй болохоор хүмүүс "Хүй, лавгаага та чинь цэрэгт явж байсан юм уу?" гэдэг юм. Тэгэхээр нь "Явалгүй яа тийм, насаараа сохор байсан гэж одоо юу?" гэж тэднийг инээлгэнэ. Биднийг цэрэг татагддаг жилийн хавар Ховдын аримаас халагдсан хал зэргүүд гэрийн зүг өдөр шөнөгүй яарч тавхихтаа усалдаж сайхан хитэн залуус ертөнцийн мөнхөсийг үзүүлж байсан гэдэг. 10 хэдэн зэрэг явснаас 3 нь л амтаа үлдэжтэй хөрхий. Тэр цагаас хойш зэргүүдийг ан 24 онгоцоор ховд руу зөөдөг болж бид чинь 3 цагийн дотор онгоцоор нисээд л айрам дээр очиж байлаа шүү дээ. Цэргийн амьдрал сайхан. Ядарч яваа шин цэрэг бий гэдэг шиг эхний жил их л ядарн шүү дээ эви. Айл хээрийн баримжаа хард сурна, бүтэн жил бууга илхэндээ твэрчгээд л могоо шиг гулсаж, элэг дөрөвөөр мүлгсөөр арай гэж варсан санагддаг. Үсгээ бөксөд алдалцсар, бүксий чинь дайсан буудлаа гэж ах нар сандрагна. 2 дахь жил нь 1980 он. Хятад Вьетнам руу, Орос, Афган руу цэргээ оруулаад төгшүүртэй цаг үе болсон. Хэрвээ төгшүүр зарлах юм бол машинд хоол хүнс бүх юм аччихсан учраас орны толгой дээрээ автоматаа өлөгчихсөн, 60 сумтай магазина бүсэндээ зүүчихсэн, нэхий дээлтэйгээ ганц гутлаа тайлаад л унцдаг цаг үе. Шүн бүрэл төгшүүртэй хонно. Сэтгүүлч уучлаарай, тэр үед жаахан хүүхдүүд байсан болохоор айдаг байсан бах та. Гүү шүү. Ерөөсөө ар гэртээ сүүлийнхээ захиаг бичээрэй гэд биднийг бэлдчихсэн байсан юм. Тийм болохоор бошуухан шиг л 2 ихтэй дунгах юмсан. Нэгийг албал солио, хоёрыг албал хожоо гэдэг шиг тийм л сэтгэл зүйтэй болчихдаг юм бэлээ. Тэртээ тэргүү дайнд орхоос хойш ахиухан хүн унгаачгаад л хүн шүү гэж ярилцсан. Хүн гэдэг чинь нөхцөл байдал тулаад ирэх юм бол тийм амар болчихд юм бэлээ шүү дээ. Хамгийн амар нь ерөөсө хүнийг ботхоо байчт юм бэлээ. Хайда тэгээд хүүтэн дайны эд оргил байсан үедээ 1-р дайсан хятадл гэлцдэг байсан. Бид чинь 1000 жил хүлээж 1 өдөр хэрэглэн гэдэг шиг урд жилүүдэд сургуулсан зүйлсээ харуулхад бэлэн л байж. Ингээд 16 оноо төгшөөр байлдааны бэлэн байдал зогссон. Тэр үед нэхий дээлээ сая нэг тайсан. Тэгтэл казармаараа бөөсчихсэн байт юм да. Харин харих болоход халуун сав шиг хал зэрэг гээд хөдлөгчгүй шүү дээ. Уурлахчгүй, бухимдахчгүй, чимээг өхөн шиг хоногоо тоолоод л сун. Ингэж бүтэн 3 жилийн дараа гэртээ ирсэн. Би цэрэгт явхдаа 168 см өндөр 56 кг жинтэй хүү байлаа. Цэргээс халагдаад ирэхэд 180 см 82 кг жинтэй сууг гусч өгсөн бүдүүн бор хүн. Цэргээс халагдаад ирсэн хүн
тун хүнстэй байлаа шүү дээ. Бууз, хуушуур, тансаг хоо ширээ дүүрэн өрөөтэй ижимэн ногтож авсан. Зэрэгт баастаа гэдс идэж гэртээ ирээд тархан хоньны махта бууз цохоод жорлон руу сум шиг хөөхөд ээж мөхөөхөө гидсийг өвтгчхүү дээ гэж зовж байсан нь өчигдөрхөн шиг санагдана. Зунан цусландаа гарчгаад 40 битантай усаа нэг талдаа өргөөд алгаж явхад жамблын хүү чинь аргагүй цэргээс халагдаад ирж гэж шуугихт нь өнгөрөхдөө нөгөө гартаа дүүгээ өргөөд бэр чадлаа гайхуулж авсан баг залуу насны цаг үе саяхан шиг. Тэр үед цэргийн албаагаад ирсэн хүүхдүүд үн хүнстэй байдаг байлаа шүү дээ. Цэргийн албанд эрүүл мэндийн шалтгаанаар хасагддаг хүн ховорхон ч байж. Одоо бол 60-70% нь л эрүүл мэндийн шалтгаанаар хасагддаг болсон гэх нэлээ. Удаах хэсэг Дулааны 3 дугаар цахилгаан станцаас эмнэлэг рүү. Цэргийн онгоцноос бууж ирэхэд л албаны хувцастай нэг хүн биднийг тосон авсан нь Дулааны 3 дугаар цахилгаан станцын дарга гэх хүн байв. Социализмын үе шүү дээ. Станцад цэргийн босолт явагдаад боловсон хүчин 200 хүн сох дутж байсан гэдэг юм лээ. Ингээд л бид чинь цэргээс халагдаа шууд Дулааны 3 дугаар цахилгаан станцад ажиллах илгээлттэй. Станцын дарга алт шиг сайхан залуус ирлээ гэж биднийг тосон авсан нь тэр. 21 настай 24 шижгэнсэн залуу ажил амьдралын гараагаа ийн эхлүүлж байж. Станцад ажиллаж байгаад 22 настай аав болж эхнэр маань 20 настай ээж болсон. Гүм эвгүй ээжүүлээ. Ээжийнхээ хажууд "Иви миний хүү" гэж хэлж чадахгүй. Хэлэвлэхгүй. Аавда "Аав нь" ч гэж хэлж чадахгүй. Сангийн гэр аваад л тусдаа гарах юм бүүн өвчин. Хашаанд ээжийнхээ гэрийн хажууд сангийн гэр авч тусдаа гараад л нэг ор, нэг зурагт, нэг ширээ, нэг зуух. За тэгээд л айл болсон. Үеийнхэн бүгд л аав ээжийнхээсээ гарааг байхад тусдаа айл болчихсон болохоор бүхэл найз нөхөд, ангийнхан, гудамныхан манай хар бужигнана. Хамгийн анх айл болж байгаа найз нь бид хоёр. Ажлаа тараад л бүгд манад орж ирээд бужигнаж байгаад л хартагсан. Одоо ч олон жил өнгөрчтэй цэргээс халагдаад 44 жил болсон байна. Сэтгүүлч, та станцад ажиллаж байхдаа хараагаа алдсан гэсэн осол байсан уу? Дулааны цахилгаан станцад 1982 оноос 1990 он хүртэл ажилласан. Машинист хийж байгаад харааны самбараа харж чадхаа болоод л эхэлсэн. Суугаад хардаг байснаа босч хардаг боллоо. Босоод хардаг байсан сандал тавьж байгаад хардаг боллоо. За та улсын үн цайтай төрөнгөтэй харьцах чухал хүн ийм байж ч нэг болохгүй дээ. Станц чинь маш олон хяналтын нарийн самбаруудтай шүү дээ. Гэдэл болсон доо. Дараа нь харин эмчүүд үзүүлтэл хараа чин тунчиг муудсан байна. Групптор. Гэхдээ нь амьдрал дуусчихсан айтал 2 жил гаруй гэртээ уйлж хөвцөн дээ. Тэгтэл харин ангийн найз минь нэг өдрөө яраад "За лавга чи наашир би чамны газар авчи" гэдэг юм. Тэр газар нь үйлдвэр комбинатын тэнд байдаг хараагүйчүүдийн төв. Баахан хараагүй ус суугаад бур цаасан ут хийдэм байна. ертөнцийг харж үзээгүй, нар гэдгийг мэдэхгүй, хөгтөнгөрч гэж мэдэхгүй, төрхөөсөө л хараагүй байсан тэд харин юу над шиг уйлах. Тас хөхөрлдөөд л амьдрал тэнд чинь буцалж байна шүү. Тэгээд л өөрийгөө голхоо алчихсан. Тэр найз минь тэр жил ахиад Америкийн нэгдсэн улсын нүд дэмжилдэг марафон байна гэх мэдээ дуулгасан нь өнөөдрийн намайг бүтээх эхлэл байж. Энэ бол уншигч танд миний хүрэхийг хүссэн түүхэлээ. Өдгөө 64 настай, дэв дэлхийн хэмжээний тамирчин болсон Лавжав 2026 оны 4-р сард Лондонгийн марафонд оролцож 35 жилийн мөрөөдлөө биелүүлэх гин. Өөрийнхөө мөрөөдлөө биелүүлээ зогсохгүй, амьдралд бууж өгсөн, өөрийгөө голсон харааны бэрхшээлтэй олон хүнд мөрөөдөлтэй амьдралын үн цэнийг мэдрүүлэн гэдэгт чин сэтгэлийн угаас итгэж байна. Багц хараагүй бус харах нүдтэй бидэнд ч бас ямар их урам зориг өгч байгааг уншигч ахаа та надаар хэлүүлэлтгүй мэдэрсэн болов. Лавжав тамирчин Лондонд дэш явхад зардал мөнгөөр ивент тэтгэх, туслан дэмжих иргэд байгууллагыг энэ ташрамд уриалж байна.
Түүний мөрөөдөл биелэхэд бусдын мөрөөдөл асна. Тэр галыг асаахад бидний өчүүхэн боловч тус нэмэр юу байж болох вэ? Та бүхэн өөр өөрийн хувь нэмрээ оруулан дэмжээрэй. За нийтлэг минь энэ хүртэл бүгднгийн сонсож сониртож дуусгасан уншигч, сонсогч та нартаа бүгдэнд нь маш их баярлалаа. Ингээд хаврын сайхан өдрүүд эхэлж байна. Одоо хэдүүлээ өөрнөөсөө гараад өөр өөрсдийнхээ хийхийг хүссэн, хиймээр байгаа, төлөвлөсөн бүх зүйлсээ хийж эхлүүлээрэй гэж хэлээд энэ удаагийнхаа дугаарыг энэ түрээд өндөрлцгөөё. Тэгээд дараагийн дугаараар бүгдээрээ иргэн уулзтлаа. Түр баяртай.